хэдүүлээ юуны потенциалын аргаар зангилааны потенциалын аргаар бодъё. За бид хэдий мэдхээр энэ бол юу байна вэ? Юунуудаа за хэлгээд байгаа танилцъя. Ижил юу конденсатор гэдэг нь C1 гэж нэрлсэн байна. C2 гэж нэрлсэн байна. Эдгээр нь тэнцүү юм биш үү? Энэ бол C3. Энэ бол өөр конденсатор. Энэ 3 конденсатор байна. За тэгэхээр ерөөсөө би хэдүүлээд өгсөн юм юу ингэвэл C1, C2, C3 эпсилон гэсэн өгүүлбэр байна гэдгийг харж болж байна. За өөр. За зангилааны потенциалын аргаар бодох гэж байгаа учраас бид батарей үүсгэрийн хувьд энийг тэг потенциалтай, энийг эпсилон потенциалтай гэж үздэг шүү дээ. За тэгж үзэх юм бол энд байгаа D зангилааг P D гээд P D бол тэг потенциалтай, энд байгаа A зангил P A энэ нь эпсилон потенциалтай гэсэн үг. За энд байгаа B цэгийн потенциалыг хэдүүлээ P B, энд байгаа C цэгийн потенциалыг P C гэж тэмдэглэе. P C гэж тэмдэглэе. За одоо конденсатор гэдэг бол дундаад электрикээр тусгаарлагдсан хооронд нь хоёр хилцээ хооронд цэнэг гүйдэггүй тийм төхөөрөмжийг илэн. Тэгэхээр энд ингээд шулуунаар татчихлаа. Энэ зангилааны энэ утаснууд өөр ямар нэгэн гүйтэл үүсгэртэй холбогдоогүй буюу ямар нэгэн цэнийг аваагүй. Цэгийн Ч зангилааны энэ хэсэг бас өөр юунд ч холбогдоогүй юм хэсэг гэсэн үг. За тэгэхээр эдгээр хэсгүүд дээр юу юм гэвэл цэнийг өгөөгүй, цэнийг аваагүй учраас энд бол цэнийг хадгалах тухай биелнэ. За цэний хувьд ярих юм бол бид энийг сөрөгшөн, энийг эргшөн гэж үздэг шүү дээ. Тэгвэл энэ конденсаторын энэ ялцууд сөрөг цэнэгтэй, энэ ялцууд эрг цэнэгтэй гэсэн үг. Тэгвэл энэ нь сөрөг цэнэгтэй, энэ бол эрг цэнэгтэй. За энийг сөрөг, энийг эрг цэнэгтэй гэж авъя. За хэрэг ингэж авах юм бол голын эн чинь бас өөрчлөгднөд тий. За яг энэ талын эрэг байгаад энэ талын сөрөг гэсэн гээд тооцч. За тэгвэл хэдүүлээгийн хувьд юу болж ийн гэвэл зааг бодож эхлэе тий. За B цэгийн хувьд цэнийг хадгалагдах бол энд гаднаас цэнийг өгөөгүй учраас нийт цэний хэмжээ тэгтэй тэнцвэ. C цэгийн хувьд ч гэсэн мөн адил шүү дээ тий. За гэхдээ хэдүүлээ B цэгийн бичиж үзье. За B цэгийн хувьд ямар цэник байгаа юм гэвэл энэ Q1, Q2, Q3 гэсэн цэник байна. Q1 цэник бол C1 гэдэг бол конденсаторын хувьд цэнийг хэмжээ ямар гэдэг юм. C өөрч үрчин Q гэдэг шүү дээ. За бидний хувьд U буюу потенциалын ялгуур нь C1 дээр энэ талын эпсилон, энэ нь P чинь эпсилонгоос асах нь P B гэсэн цэник хөрвүүлэгдэнэ. Тэр нь сөрөг цэник юм шүү дээ. За ард нэмэх нь C2 нөгөө тал нь болохоор PB-гээс хасах нь тэг гэсэн үг. C3 нь бас эрэг, C3 гэдэг бол PB-гээс хасах нь PC. За энэ гурван хэлбэр тэг гэсэн үг. За C цэгийн хувьд мөн адил. C цэгийн хувьд за C1 нь байна тийм үү? C1 болвол эрэг цэник CB-гээс PC-гээс хасах нь тэг буюу PC. C2 нь сөрөг,
C2-ыг үржигнэ. Эвслингээс хасах нь PC. За PC C3 сөрөг байгаа. Хасах нь C3-ыг үржигнэ. За мөн юу юм? PB-гээс хасах нь PC. Тэнцвүүдэх гэсэн үг. За ингээд энэ юу юм? Q1, Q2, Q3-ын хэлбэртэг, Q1, Q2, Q3-ын хэлбэртэг. Яг үл энд гаднаас цэнийг өгөөгүй. Ямар нэг юм холбогдож цэнийг өгөөгүй. За ингээд харчингууд юу? За энэ хоёр тэгшгэлээ хэдүүлээд доош нь нэмчээ. Хоорт. Нэмчингүүд энэ хоёр бол эсрэг тэмдэгтэй ижилхэн зүйл байгаа. За энэ хоёр нь хураагдана. Тэгээд тэг юмнуудыг нэмэхээр тэгхтэй тэнцвэр гэдэг зүйлээ бичиж. За эндээс хасах C1 эпсилон PB нэмэх нь C2 PB нэмэх нь C1 PC хасах нь C2 эпсилон BC тэнцвүүдийг гэсэн үг. Энэ юу? Энийг үү? Зэгдэж байгаа шүү дээ. За ижил индекстэйнүүдийн ялгаа те энэ хоёрыг C-нүүдний ижил магамж хаалтны юм гаргачих. За C1-ийг хаалтны юм аргуул PC-гээс хасах нь эпсилон нэмэх нь PB нэмэх нь C2 PB-гээс хасах нь эпсилон нэмэх нь BC тэнцвүүдийг болчих гэсэн үг. Хаалт нөтрхүүд нэгжлэн байгаа. Хаалт нөтрхүүдийн хаалтны юм гаргачих. Тэгээ хасах нэгээр үржүүлээд бичих юм бол яг би ингэж бичиж болно л доо. BB-с нь BC гэдэг. Тэгээд C1 дээр нэмэх нь C2 тэнцвүүдийг болж байгаа. За байрын зүгээр солио бичсэн зэрэг. За ингээд энэ хоёрын үржүүр тэг байхад бол энэ хаалт нотор. Энэ бол тэг байж болохгүй шүү дээ. Ойлоо тоотохтай. Тэгэхээр энэ гурвын энэ илэрхийлэл тэгтэй тэнцүү гэсэн. Буюу эпсилоноос нь BB, BC тэнцвүүдийг гэсэн. Эндээс тэгээд PC болвол эпсилоноос нь PB-тэй PB болж бичвэл эпсилоноос нь PC тэнцүү гэсэн. За одоо тэгвэл хэдүүлээ энэ хоёрынхоо цэнийг бичье. Эндээс харах юм бол C1-ийг үржих нь PC буюу C1 PC энэ тийм үү тэнцүү PC-ний имтэй тэнцүү юм бол C1-ийг үржих нь эпсилоноос нь PB-тэй тэнцүү байх нь боломжтой болж байна. Буюу энэнтэй тоон утгаараа тэнцүү байх. Ингээд энэ хоёр ижил цэнийг хөрөмлөгч байна гэсэн. C2 PB мөн C2 энэ нэмтэд тэнцвэрийг нэг бичих юм бол эпсилоноос нь PC буюу энэ бол энэнтэй тоон утгаараа тэнцүү болох гэж байна гэсэн. За ингээд А бодогдгоо. А гэдгээр бодчихлаа. За одоо Б. За Б-нээс B юу болов? Ерхий багтаамжтай конденсаторын ерхий багтаамж конденсатор тус бүр дээр унах цэнийг боллоо. Ерхий багтаамж ба конденсатор дээр унах цэнэгүүдийг оллоо гэсэн байна. За эндээс хэдүүлээ B цэгийн хувьд бичсэн юугаар бичээ л да. За сая хоёр гаргаж ирсэн юм бол ашиглая. За B цэгийн хувьд юу байгаа юм гэвэл C1 тэнцүү эпсилонгээс хасах нь BB-н хойш нь гаргаж юм бол C2 BB нэмэх нь C3 PB-гээс хасах нь PC. За хамгийн сүүлд энэ хоёрыг гаргасан шүү дээ. Энэ юу байгаа юм бол PC-н эпсилонгээс хасах нь PB-тэй тэнцүү гэж гарсан. За энэ дотор бид хэдийн бодлогын өгүүлбэл бол эднэр шүү дээ. Гэтэл энэ PB PC гэсэн хоёр мэддэхгүй байгаа. Бид хоёр тэгштгэл байгаа учраас аль нэг нь орлуулад нөгөөх нь олох гэсэн. За энийг бэлэн байгаа нь PC гэдэг шиг орлуулъя тий. За тэгээ хаалтаа задлаа шүү.
C1 эвслэн C1-ийг үржигний эвслэн хасах C1 PB тэнцүү C2 PB энэний оронд энийг чинь гэсэн үг шүү дээ. Энэний оронд энийг хүчээр юу болж юм тэгэхээр хасах тэмдгээр нь хаалт задарч чинь эвслэн хасах PB-ний эрэг болчихно. Тэгэхээр энэ юу болж байгаа нэг PB хасганы эвслэн хасгасгын нэмэх PB болчих واخгүй. Тэгвэл энэ 2 PB-гээс хасганы эвслэн болчих. За тэрийг орлуулад C3-оор нь залаа биччих юм бол C2 C3 PB хасган C3 эвслэн болчихно да. За бид чинь PB болох гэж байгаа. Энэ гурыг нэг нь тийш нь гаргая. За PB-тэй хэсгүүд эдгээр байна. Эдгээр нэг тийш нараа нөгөөх нь тийш гаргаж байгаа тийм. За тэгвэл PB гэдэг хэсэг бол юу байна вэ? Энэ ишээ гаргаад за боли хаалтаа нээж үч. Шууд тэнцвэрлэхээр юу юм шүү. C2 нэмэх C1 нэмэх 2 C3 энийг нөгөө тийш нь гаргачаар эрэг болчихно. Эпсилон хаалт нь болчих. Эпсилон C1 дээр нэмэх C3. За эндээс PB гэдэг бол юу байсан? Энэ иш нь ороод энэ хавраачин C1 дээр нэмэх C3 хуваадган C1 дээр нэмэх C2 нэмэх 2 C3. За энийг үржигэн хөр эвслэн тийм. За чаш. За одоо хэдүүлээ PB-г олцсон. PC бас хэрэгтэй шүү дээ. За PC-гээс хэрэгтэй болъё. Энд орлуулж байгаа. Тэгээд энд орлуулад ерхий өргөөд хоорондоо бичтэй. За PC гэдэг бол юу вэ? Эвслэнгээс хасган C1 C2 хуваадган C1 дээр нэмэх C2 нэмэх 2 C3 энэ ч 3 хүчнийслэг. За энэ дээр ерхий өргөчтэй C1 нэмэх C2 нэмэх 2 C3 ерхий өргөөд эвслэн хаалт юм гаргачих. Энэ хасах юм дээр энэ хасгаар хаалт задлах гэдэг шүү дээ. Тэгмүүд энэ хоёр нь хураагдаад C2 C3 үлдээд 2 C1 C үлдэх гэдэг юм. За тэгээ бичиж та. За бичиж. C1 нэмэх C2 хасган C1 хасган C3 За хураах юм байна. Энэ хураагдаж байгаа юм тий. Энэ хураагдаж байна. За ингээд тэнцүү. Энэ хоёр ч юм гэхээр C2 дээр нэмэх нь C3 хуваадган C1 C2 нэмэх нь 2 C3 үржигдэх нь явслаа. Боллоо. За ингээд мэддэхгүйсэн P1 PB PC потенциалуудаа өвдлүүдээр илэрхийлээ. За одоо тус бүрийн цэнхүүдийн тооцоолъё. За Q1 гэдэг чинь юу юм? C1-ийг үржих нь C1-ийг үржих нь PC эцэст. Q2 гэдэг чинь C2-ийг үржих нь PB эцэст. За тэгэхээр энэ нөхрийг үржих нь C1 гэсэн үг. За яг яасан гэж болно доо. Үржих нь C1 хаалтаа нэгээд C1 дээр нэмэх нь C3 хуваадган C1 C2 2
C3. Нөгөөх нь эпсилон C2 C1 дээр нэмэх юм биш C2 дээр нэмэх нь C3 халтаагаад C1 дээр нэмэх нь C2 нэмэх 2 C3 болно гэсэн үг. За харин Q3 гэдэг болвол энэ хоёр цэнийг ялгарна. Яг тэгвэл нөгөө хоёр нь энэ цэнийг авчиж байгаа шүү дээ. Энэ хоёрын ялгуур хэсэг нь Q3 дээрээ хуримтлагдаж байгаа гэсэн үг байхгүй юу? Илүүтэл хэсэг. Уус нөгөө цэнийг нь гарч ороогүй юм ч. За тэгээ энэ хоёрыг хасчаар юу гарч ийн гэвэл C1-ээс асган C2 хуваахна. C1 дээр нэг C2 нэг нь 2 C3 үрчгэн C эпсилон C3-ыг үрчгэн эпсилон гарч байна. За энэ тооцооллыг бол тахад хийчих. За энэ бол юу? Тус бүр дээр хуримтлагдах цэник. За ерөнхий цэник C ерөнхий. За C-ийн ерөнхийг ярих юм бол үндсэн хэлхийг энийг хараад ирэх. Надаа энэ голын B зангилаа C зангилаа болвол нэг гаднаас нэг авах. Батарейтай холбоотой зэнийг авсан юу гэвэл энэ код хасах Q1, энэ эерэг Q1, энэ эерэг Q2, энэ сөрөг Q2 авсан байгаа. Тэгэхээр энэ C1, C2 конденсатор зэрэгцээ холбогдсон юм шиг үр дүн үзүүлж байгаа гэсэн үг байхгүй юу? Яг зэрэгцээ холбогдож байгаа юм шиг болчихж байгаа байхгүй юу? За тийм болохоор энэ хоёр конденсатор зэрэгцээ юм болвол цэний хэмжээний хоорондоо нэмэгдэн шүү дээ. Q1 дээр нэмэх нь Q2. За тэгэхээр энэ хоёрын нийлбэр болвол бид хэдэв юу? Нийт цэний хэмжээ гэсэн үг. За энэ дээр энэ хоёрын нэмэхээр ерхий барь нийтлэх юм байгаа. За тийм байна. Тэгээд хуран гоёл боллоо. За тэгээ хоорондоо нэмлээ. Энэ хоёрыг нэмээд халтаа задлаад ингэсэн чинь иймэрхүү юм болж байгаа юм байна. За нийтийг тагд өөрсдөө гаргаарай хуран голоорой та. C1 C2 дээр нэмэх нь C3 нэмэх нь C2 C1 дээр нэмэх нь C3 Ватган C1 дээр нэмэх нь C2 нэмэх нь C3 өөрчлөлт нь эпсилон. За бид хэд ингэж ерөнхий хуримтлагдсан цэний хэмжээ олчиж байгаа. За ерөнхий хуримтлагдсан цэний хэмжээг олчингууд бид хэдэд C ерөнхийг олно гэдэг чинь Q ерөнхийг хуваах нь O ерөнхий буюу биднийхээр эпсилон гэсэн. Тэгэхээр энийг хураачаад энэ нь байхгүй болвол R-ын хэсэг дээр ч ихтэй гарна гэсэн. За ингэж ерхий багтааж боллоо.